Биднийг хайрладаг. Бурхны хайрыг мэдэж итгэдэг. Бурхан бол хайр мөн. Хайр дотор байх чинь Бурхны дотор байж, Бурхан түүний дотор байна. 1-р Иохан 4:16. Хайр хэмээх цайг чанах арга. Хайр гэдэг цайг хэрхэн чанахыг мэд хүн. Эхлээд орцоо бэлдэнэ. Уур бухимдал хэмээх үндсийг зөөлөн хэрчиж жижиглэнэ. Бардамнал нэр төрийн хүндхэн чулууг ухаж гаргаад нам гүмийн салхинд хатааж амирлуулна. Гомдлын нэмгэн хальсыг болгоомжтой хуулж 2 хуваагаад уужим сэтгэлийн гүнд хэсэг хугацаанд амраана. Ингээд материал бүрэн бэлэн болсон үед цайгаа чанах цаг ирнэ. Данханд цөхрөл үзий ядалтаас нэг аягийг хэмжиж хийгээд түүний дотор гашуун үрийг нь ялган тунгаана. Дараа нь өмнө бэлтгэсэн орцоо төвчээр ба залбирлын дулаан дөлөнд нийлүүлж амтан зөөлөртөл нь удаан нам 50 буцалгана. Хамгийн сүүлд баяр хөөр талархлыг нэгтгэн сайтар утгаж инээмсэглээс 2 албагыг нэмнэ. Ингээд цэвэр итгэл хэмээх аяганд аягалж халуун дээр нь зүрх сэтгэлээрээ уuna. Өнөөдөр ч хайр хэмээх энэ цайнаас хүртэж халуун дулаан нэгэн өдрийг өнгөрөөхийг хүссэн Илэм радиогийн 8 дахь дугаараа инх эхэлж байна. Сайн бацгаана уу аханд үсэ. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Илэм радиогийн энэ удаагийн дугаараа Төвийн бүсийн зуны нэгдсэн семинар гэсэн сэдвээр бэлтлээ. Монгол чуулгануудын хувьд хамгийн олон сүнс аврагддаг Төвийн бүсийн зуны нэгдсэн семинар удахгүй эхлэх гэж байна. Түрүүнд аврагдсан бидний хувьд ургац хураах цаг ирээд байна. Ингээд энэ удаагийн дугаараа ургацсан нарвин гэсэн магтан дугаар эхлүүлцгээе. Нарван ажилтан цондол ургацын эзэнд хандан бүдээр ажилтын төлөө гойгараа гэж эзэн Есүс хийсэн. Эзэн Бурхан минь намайг талаад настай минь хамт илгээж өгчтэй. Асын занд бидний босгон алдрын төлөө хэрэглээ. Бодан бицхмөр өгөхгүй бол ургахгүй. Хэмийн эзэн хийснийг амт минь чи санаж адар бороотой салхи шуурх зовлондоо мөнхийн ханшлын төлөө хамтдаа нарван ажилтан цондол ургацын эзэнд хандан бүдээр ажилтын төлөө гойгараа гэж эзэн Есүс хийсэн. Эзэн Бурхан минь намайг талаад настай минь хамт илгээж өгчтэй. Асын зан биднийг босгон алдрын төлөө хэрэглээ. Бодан бицхмөр өгөхгүй бол ургахгүй. Хэмийн эзэн хийснийг амт минь чи санаж адар бороотой салхи шуурх зовлондоо мөнхийн ханшлын төлөө хамтдаа бодан бицхмөр өгөхгүй бол ургахгүй. Хэмийн эзэн хийснийг амт минь чи санаж адар бороотой салхи шуурх зовлондоо мөнхийн ханшлын
Ажилчдын төлөө гуйгаарай гэж эзэн Есүс хэлсэн. Эзэн хүртэл зуны нэгсэн семинарын төлөө залбирч байхад би ч бас залбирсан сэтгэлээр ахан дүүстэйгээ хамтдаа чуулгантайгаа хамтдаа бэлдэх хэрэгтэй юм байна гэсэн сэтгэлийг төрлөө. Одоо сургамжит өгүүлгийг та бүхэндээ хүргье. Та бүхэн маань энэ өгүүлгийг сэтгэлдээ сэлэн сонсоосой гэж хүсэж байна. Ингээд сургамжит өгүүлгийг эхлүүлье. Сургамжит өгүүлэг өргөл. Өргөл нь шийдвэр ба өөрийгөө зориулахаар сэтгэлдээ баттай тогтсон нэгнээс гардаг зүйл үлээ. Бид эзнийг авраг чимээ итгэвэл түүний төлөө амьдрах чин сэтгэл төрдөг. Харин зүрх сэтгэл минь оршиж байгаа газар дагаад эд хөрөнгөж хамтдаа байдаг. Өөрийн шунлыг дарж баяртайгаар өргөж чаддаг өргөл бол жинхэнэ итгэлээс л гарах боломжтой. Мөн бурхан тарсныхаа хэрээр хураана гэж айлцсан бөгөөд эхлээд түүний хаанчлал ба зөвхт байдлыг хайгсдад амьдрал нь хангалуунаар өрөөлөө буулгах мөн амласан. Бүхий л ургац нь юуг тарьж хэрхэн арчлахаас шалтгаалan шийдэгддэг. Хэрэв бид шударгаар мөн илүү өргөж чаддаг өргөлийн амьдралаар амьдрч чадахгүй бол бурхан бидний харам сэтгэлээр хандсан өргөлд тааруулж бидэнд өгөгдөх зүйлсийг тогтоож болно. Харам сэтгэл нь Тэнгэрийн цонхыг хааж амьдралыг илүү хүнд болгодог. Харин бүх зүйлээ өргөж буй амьдрал нь Тэнгэрийн цонхыг нээж амьдралтаа авч болох бүхий л өрөөлийг ойлгуулдаг. Бурхан итгэлийнхээ тэргүүнд буй зүйлээ хэр зэрэг өргөж буйгаар өөрт минь ирэх зүйлийг ч өсгөдөг билээ. Үүнийг оюундаа сэлцгээе. Бурхан бидний ямар сэтгэлээр өргөж байгаагаар бидэнд өгөгдөх зүйлийг ч мөн тогтоож өгдөг. Төв төмний эзэн ингэж айлдаж байна. Та нар өөрсдийн явдал үлээ нэгтэл. Та нар ихийг тариалсан боловч олз баг эдсэн ч цаддаггүй. Ажилчин цалин авсан ч цүүцтэй уутанд хийсэн мэт алга болдог. Та нар ихийг хүлээсэн боловч төдийлөн үр дүнгүй. Гэртээ авчирсныг чинь би үлээж хаяв. Та нар миний өмчийн санд миний гэрт хоол хүнс байлгахын тулд бүхий л 11-ийг агуулхад авчир. Намайг сорж үзэгтэн. Би Тэнгэрийн цонхыг нээж та нарын дээр асгах өрөөлийн хэмжээнд хадгалах газаргүй болтол нь би өгөхгүй байна уу? Харцгаа. Хаггай 1-р бүлгээс.
Зуны нэгдсэн семинараар мөнгө их зарцуулагддаг. Бид нэр сайн мэдээ тараана гэд өөрөөсөө их золиос гарах болдог. Тэгэхээр энэ болгоныг ч гэсэн үргэл гэж бодоод өнөөдрийн сургамжит өгүүллийг санангаа зуны нэгдсэн семинартаа оролцоцгоё тий. Тэгэлгүй яах вэ? Богинохон сургамжид өгөхлөг боловч бид бүхэн зүрх сэтгэлийн маань байр байдлыг чиглүүлж өгсөн хизээд мартамгийн өгүүлэг байна. Бас нэг удаач болов өргөл тандах хандлагаа өөрчлөөд өргөөд үзье гэсэн бодол итгэж ахын дүүсэд маань төрсөн болов. Одоо харин зуны нэгдсэн семинарт хэрхэн бэлдэж байгаа талаар Чойр чуулганы агим агчийн гэрчлэлийг сонсцгоё. Сайн бацгаана уу? Итгэл нэгт ахын дүүстэй энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө энэхүү гэрчлэлийг ярих боломжийг өгсөн Бурхандаа талархъя. Би Чойр чуулган нөхрөлдөг агим агч байна. Анх 2018 онд бүтээгч Бурхныг мэдсэн. Өөрийнхөө зүрхэнд хоосон байсан бүхнийг дүүргэх гэж олон зүйлийг орлуулж хайж байсаар ирсэн. Жинхэнэ Бурхнаа олсон. Бурхан намайг үнэхээр их хайрлаад миний бүх гмийн өмнөөс хайртай хүүгээ золиос болгон өгч загалмай дээр урсгасан үнэт ариун цусаар аварч өгсөн гэдгийг ухаарах тэр үедээ л хоосон байсан зүрх маань аз жаргал баяр хөөрөөр дүрсэн. Хүүгээ төрөхүүд ямар их аз жаргалыг мэдэрч байсан тэр мэдрэмж маань яг л Бурхан намайг ийм өчүүхэн байсан ч гэсэн ийм гэмтэй байсан ч гэсэн үнэхээр их хайрласных юм байна гэж мэдэж авсан юм. Одоо удахгүй зуны нэгдсэн семинар болох гэж байна. Миний хувьд аавыгаа ээжигээ хүүгээ аврагдаасаа гэж үнэхээр хүсэж байгаа. Саяхан Чойр чуулганд маань Библийн семинар болсон ч аав, ээж, хүү гурмаа сонсож чадаагүй. Энэ удаагийн зуны нэгдсэн семинарт ээж явна гэсэн учраас үнэхээр их найдаж байгаа. Аавдаа хүүдээ хэлээгүй байгаач үнэхээр их гуйна. Байдаг чадлаараа л хичээнэ. Сүүлийн үед Бурхны тусламж байхгүй бол мөн ганцаараа бол сайн мэдээ тараагдахгүй юм байна гэж үнэхээр их ухаарсан цаг мөчүүд өнгөрч байгаа. Буулгам нь аятай, ачаа минь хөнгөн гэдэг үгийг мартан хэсэг зуур амьдарчээ. Бурхан бүгдийг сануулan сэргээж өгч, яг л зуны цэцгэс мэт итгэлийг маань ахиалуулах нь ямар сайхан гэж санана. Өөртөө ухтарч би чадахгүй гэхээсээ илүү эзэн Бурханыхаа тэр их хайрыг санахад үнэхээр их тайвширлыг аван дахин нэг гэж бодох боломж хамгийн сайхан цаг байдаг юм байна. Миний мэдэрч байгаа бүгдийг хайртай хүмүүс маань ч бас мэдрээсэй. Мөн Деважинд хамтдаа очих юмсан гэсэн хүсэл улам их төрж байна. Бурхнаасаа гуйн залбирч байгаа. Ахан дүүс маань манай гэр бүл болон аав раднаа, ээж амар баяр, хүү чин зориг нарын төлөө санах бүртээ залбирч өгнө. Мөн Чойр чуулганы маань төлөө үргэлж залбирч өгдөг, бидний төлөө үргэлж анхаарч хайрлаж өгдөг бүх ахан дүүстэй үнэхээр их баярлалаа гэж энэ завшааныг ашиглан хэлхийг хүслээ. Үргэлжлүүлэн залбирч өгөөсэй гэж чин сэтгэлээсээ гуйж байна. Миний гэрчлэлийг сонссон хайрт ахан дүүстэй үнэхээр их баярлалаа. Эзэн дотор хайртай шүү. Hãy subscribe cho kênh Ghiền Mì Gõ để không bỏ lỡ
Чойр чуулганы агимагчтай баярлалаа. Гэрчлэгийг нь сонсоод өөрийн авсан аз жаргалаа аврагдаагүй байгаа. Үннийг мдэггүйгаа тэр хүмүүст хуваалцах хэрэгтэй штэ. Тэр хүмүүсээс цөхрөлтгүй гуух хэрэгтэй юм байна гэж бодогдлоо. Миний хувьд ч бас эзэн бурхны тусламжийг гуйж эхлэх цаг болсон юм байна. Дуулал 37-гийн 3 дээр гардаг шиг эзэнд итгэж сайныг үйлдэлсэн үг санаанд орлоо. Одоо харин төсөн үгээ сонсцгоё. Төсөн үг Эмж Йохан пастрын сүнслэг данд хэрхэн бэлдэх хэрэгтэй вэ? Үгийн хэсгээс. Сүүлчийн тойргийг гүйцэх тэр тулаан 6 дугаар бүлэг дээр гарч байгаа. 자, 이제 6장을 보겠습니다. За тэгвэл одоо 6 дугаар бүлэг рүүгээ олж харъя. 6장 3절을 같이 한번 볼게요. 6-гийн 3 дугаар ишлэлийг хамтдаа хараад уншийе. Та нар хотыг тойр. Тэгэхдээ бүх дайчин эрс хотыг нэг удаа тойрох тун. Үүнийг 6 хоног хий. 자, 하나님께서 여리고성을 이스라엘 백성에게 붙여 주셨습니다. Бурхан Ерехо цайзыг Израилийн ард түмэнд өмнө нь байлгаж тэдэнтэй нүр тулгаруулсан. 승리가 약속된 전쟁을 시작하는 거잖아요. За ялалт нь амлагдсан тулааныг тэд эхлүүлж байгаа. 자기들이 무기를 들고 전쟁하는 게 아니에요. Тэд өөрсдөө зэр зэвсгийг бариад биеэрээ тулалдах юм биш. 자, 우리가 잘 아는 것처럼 6일 동안 성을 매일 한 바퀴씩 돌잖아요. Бидний сайн мэдж байгаачлан тухайн цайзыг өдөрт нэг удаа 6 удаа тойрдог штэ. 예, 그리고 마지막 7번째 날은 7바퀴를 돌라고 말씀하셨습니다. Сүүчийн 7 дахь нь 7 удаа тойроорой гэж хэлдэг. 자, 그러면 여기 한번 보셔요. Тэгвэл эндээс харъя. 3절에 하나님이 모든 군사는 성을 매일 한 바퀴씩 돌라고 말씀하셨잖아요. 3 дугаар ишлэлээр тэгхдээ бүхий л дайчин ирсэн хотыг нэг удаа тойр гэсэн. 자, 생각해 보세요. бодож үзье. 전쟁을 하는 게 아닙니다. Энэ бол дайдаж байгаа хэлбэр биш. 어차피 하나님께서 성을 무너뜨려 주실 거예요. Бурхан угаасаа тэр цайзыг нурааж бол өгнө. 근데 굳이 모든 군사가 다 갈 필요 있겠습니까? Тийм л юм бол бүхий л дайчин ирсүүдийн очих шаардлага юу н байгаа мó? 첫날은 네가 가고 첫날에. За эхний өдөр чи очиод торч. 둘째 날은 네가 가고. Хоёр дахь өдөр чи очиод торч. 셋째 날은 네가 가고. Гурав дахь өдөр чи очиод торч. 이렇게 할 수 있지 않겠어요? Бас ингэж болно доо тийм үз. 자, 12지파입니다. 12 овгүй. 뭐 하루에 2지파씩만 가라고. За өдөрт нөгөө 2 овгоороо торч. 그렇게 할 수 있잖아요. Бас ингэж хэлэх боломжтой 예, тийм. 전쟁하는 게 아니에요. Тэр чин чи дайдаж байгаа юм 근데 биш шүү. 굳이 하나님은 모든 군사가 다 가서 그 성 주위를 돌라고 말씀하셨어요. Гэхдээ бурхан бүр заавал бүхий л дайчин ирсэн бүгдээрээ хамтдаа тэр цайзыг өдөрт нэг удаа тойрох ёстой 그 шээ. 성은 하나님이 무너뜨려 주시지만 Тэр хотыг нь бурхан нурааж өгөх ч гэсэн 하나님은 모든 군사가 함께 하라고 명령하신 거예요. бурханы бүхий л дайчин ирсэн бүгдээрээ л хамт байх ёстой гэдгийг хэлсэн. 예. 왜 그렇게 말씀하셨을까요? Яагаад тэгж хэлсэн бэ? 같은 승리를 맛보게 해주시려고 한 겁니다. Үнэхээр тэр адил бүгдээрээ ижилхэн ялалтын амтыг мэдрүүлэхийн тулд байна. 그리고 함께 하지 않으면요. За хамтдаа энэ дунд нь байхгүй байх юм бол 어때요? ямар байх вэ? 예, 아마 끝까지 그 성을 돌지 못했을 수도 있습니다. Дууссан дээр цайзыг торч чадахгүй ч явах байсан. 자, 우리가 이런 경우가 있잖아요. Бид нар нэг ийм тохиол байдаг 혼자 шүү дээ. 하기는 너무 힘들어요. Энийг ганцаар хийх ёстой 근데 хэцүү. 같이 해주는 형제 자매들이 있으면 같이 하는 사람이 있기 때문에 힘을 낼 수 있잖아요. Хамтдаа хийх ахын дүүсэр байх юм бол хамтдаа хийвэл тухайн зүйлийг хийх хүч уран зориг төрөөд идэг. 자, 이 건축이 그랬을 겁니다. Энэ барилгын хувьд ч гэсэн ялгаагүй л байсан баг. 누가 혼자 이 건물을 지었겠습니까? Хин нэгэн хүн ганцаархнаа энэ барилгыг барьсан болов уу? 아니죠. Мэдээж үгүй шүү дээ. 함께 해주는 사람들이 있었던 거예요. Хамтдаа оролцож өгсөн хүмүүс байсан учраас 자리를 늘 지켜주고 байр суурь ямагт сахиж 늘 함께 해주는 사람이 있었기 때문에 이 일을 이룰 수 있었던 거예요. ямагт байн хамт л байж байсан хүмүүс байсан учраас л энэ барилга дууссан баг. 그리고 함께 했기 때문에 함께 기뻐할 수 있는 겁니다. Хамтдаа байсан учраас хамтдаа сүулт нь баярлж 그리고 함께 чаддаг. 하지 않잖아요. Хамтдаа байхгүй байх 그 юм бол 사람은 절대 감사할 수 없고 기뻐할 수 없습니다. тэр хүн талархаж чадахгүй хамтдаа баярлаж чаддаггүй. 그냥 뭐 다 지어졌나 보다. Нөгөө чи баригдаа дууссан юм байна. 뭐 괜찮게 지었네. Их гайгүй барьж яасан. 그냥 이 정도예요. Энэ зэргийн мэдрэмжийг авна 왜? гэсэн үг. Яагаад 함께 하지 않았거든요. өөрөө тэн хамт байгаагүй 그냥 болохоор 구경꾼으로 왔다 간 사람은 그런 거예요. зүгээр үзэгчээр хараад явсан хүнд тийм л мэдрэмж. 근데 함께 한 사람은 어때요? хамтдаа гараа бие оролцсон хүмүүсийн хувьд ямар байдаг? 함께 땀을 흘리고 함께 수고한 사람은 хамтдаа хөлсөө туслуулан хамтдаа хөлмөрсөн хүмүүсийн хувьд ямар ах? 그 기쁨을 같이 누리게 돼 있는 거예요. Тэр баяр хөөргийг хамтдаа мэдэрдэг, эдэлдэг баг. 하나님 왜 굳이 모든 군사를 참여하라고 하셨을까? Бурхан яагаад заавал бүхий л дайчин ирсийг хамтдаа тойргож хэлсэн юм бэ? 모든 사람이 그 기쁨을 맛보게 해주고 싶은 거예요. Бүхий л хүмүүсийг тэр баяр хөөргийг бүгдээр ингэ намталж үзээсэй гэдгийг хүссэн 함께 дээ. 하는 가운데 위로가 되고 힘이 되는 거잖아요. Хамтдаа байнга тайлбарлуулдаг, хамтдаа байнга
хүч урам зориг болдог. 여러분 수양회 있잖아요. Зуны Библийн семинар 한번 생각해 보세요. та бодож үзтээ. 접수한 형제자매들이 너무 많아. Бүртгүүлсэн ахын дүүсэр зөндөө олон байна. 너무 많아서 우리가 빌렸던 그 테를지 리조트가 막 숙소가 부족해. Үнэхээр хэтрэг олон саймдаа тараасан учраас бидний төрөлсөж байгаа зан тэрэлжим тэр хонох байр нь бүр дутаад байлаа. 그래서 너무 많이 접수했다고. Ямар олуулаа бүртгүүлсэн юм бэ? 잘 곳이 없다고. Наа чи хонох газар алга байна. 만약에 그렇게 광고가 나가면 어때요? Ийм зарлалыг магадгүй бид нар сонсвол ямар санагдах вэ? 더 가고 싶지요. Бүр нэг илүү заавал багтаж орохыг хүснэ. 그러면요 더 가고 싶은 거예요. илүү тэрэнд нэг амжаад орчих юмсан 이렇게 гэсэн 많이 үг. 가는구나. Бүү ийм олуулаа бүгд оролцоод байгаа юм байна шүү 나도 дээ. 가야 되겠다. Би ч гэсэнд нь тэрэнд нэг оролцсон байз. 그러면 더 많은 형제자매들이 마음을 내서 참여하게 돼요. Тэгвэл илүү олон ахын дүүс сэтгэл гаргаж оролцсон. 근데 가는 사람의 숫자가 적잖아요. Гэтэл оролцох хүний тоо цөөхөн байна 그럼 гэвэл. 어때요? Тэгвэл ямар сэтгэл төрөх вэ? 별로 안 가네. За нэг олуулаа оролцтгүй юм биш. 나도 가지 말아야지. Би энэ удаа ч гэсэн болчих 이런 юм. 마음을 갖게 되는 겁니다. Ийм сэтгэлээ явандаа төрнө гэсэн үг. 그래서 하나님께서 모든 군사가 그 여리고에 참여하라고 말씀하신 거예요. Тийм учраас бурхан бүхий л дайчин эрс хамтдаа оролцох ёстойг хэлсэн байна. 그리고 그 혹시 마음에 있을 두려움을 이기게 하시기 위해서 모든 군사가 같이 가라고 하셨어요. Магас сэтгэл дотор нь байгаа айцыг нь хөөн зайлуулахын тулд бүгд хамтдаа явж оролцох гэсэн байна. 혹시 어두운 밤길을 걸어보신 적 있습니까? Магадгүй тас аргуу шүн алхаж үзчихсэн удаа байгаа юу? 제가 어릴 때 아주 시골에서 살았는데 Би бага байхдаа маш хөдөө өссөн. 밤이 되면 캄캄해서 바깥에는 불빛이 없는 그런 시골에 살았어요. Яг шүн болох юм бол тас харанхуй болдог. Янз бүрийн гэрэл байхгүй тас харанхуй тийм шүн болдог байсан. 시골 사람 같이 생겼잖아요. Ер нь хөдөөний хүн шиг л харагдаж байгаа юм тест. 그 캄캄한 밤에 이렇게 시골 길을 걸어가잖아요. Тас харанхуй шүн хөдөө тэр годомж замаар алхвал 아버지가 이제 이런 밤에 이제 심부름을 시킬 때가 있습니다. аав нь болохоор шүн одоо ийм захиасанд явуулах үе байдаг ба. 뭐 딜구르에 가서 뭐 사오라고. Дэлгүүрээс очиод юм аваад ир гэдэг ч юм. 저희 집에서 딜구르까지 한참 거리가 멀어요. За гэрээсээ дэлгүүр хүртэл нилээд зайтай хол. 아휴 좀 빨리 낮에 좀 시키지 심부름. Гэхдээ одоо захиасаар юм явуулах ч байсан бол эртхэн гэрэлтэд гэгээтэд явуулчих нь яасан. 왜 이 밤에 심부름을 시켜? Яагаад тас харанхуй шүн болчихсон үед намайг юмд явуулж байгаа. 신발을 메고 있잖아요. 신발을 За тэгэл одоо готлоо өмсөн шүү дээ тий. 숨을 한번 쉬고 Тэгээ өдөөсөө нэг чангагийг чинь чангадаад нэг амьсгаа аваад 숨도 쉬지 않고 딜구르까지 달려갔습니다. тэр нэг бүртэн амьсгаач авахгүй юу бушуун шиг дэлгүүрлөө чигээрээ гүйж явсан ба. 그리고 다시 숨도 안 쉬고 달려왔어요. Тэгээ бараг л дахиад амьсгаа авахгүй чинээгээрээ тэр чигтээ гүгээд ирж байсан. 왜? Ягаад? 무서우니까. Амар учраас тийм үү? 뭐 오만 무서운 이야기는 다 생각나요 그때. Тэр үед л 9 절ийн үүний аимшиг ярианууд л санаанд орж ирж байгаа шүү дээ тий. 그런데 Тэгтэл 조그만 아이라도 한 명 옆에 있잖아요. хажуудыг жоогож гисэн хүүхдийг ханд татахаар ямар байдг вэ? 어때요? Ямар байдг вэ? 그 힘이 되는 거예요. Нэмэр болдсон шүү дээ тий. 이거 아무 힘도 없어. Уг нь бол хүчгүй шүү дээ тий хөрхи. 그런데 그 조그만 아이 말을 주고받을 수는 사람 한 명 더 있는 게 힘이 되는 거예요. Гэтэл жаахан хүүхч гэсэн миний яриаг сонсоод хүлээж авах жаахан хүүхч болохоо хань болоод явахаар нэмэртэй байдаг ба. 그런 경험 있으십니까? Тэгжүүлсэн удаа тохиолдол байгаа юу? 예. 그 아이는 나로 인해서 힘을 얻고 Тэр хүүхэд надаас дамжуулан хүчийг аваад 나는 그 아이로 인해서 힘을 얻는 би 거예요. өөрөө тухайн жаахан хүүхдээр урам зориг аваад явчихаа. 그래서 같이 가는 겁니다. Тэгээд хамтдаа алхаа юм. 하나님은 이스라엘 백성에게 그 이유 때문에 모두 참여하라고 말씀하신 거예요. Бурхан Израиль ард тэр шалтгааны улмаас бүгд хамтдаа оролцсон. 서로에게 힘을 주기 위해서, Бие биендээ хүчийг өгөөсэй. 서로에게 위로를 주기 위해서. Бие биендээ тайтарлыг өгөөсэй гэсэнтэй. 그래서 하나님이 그렇게 하라고 말씀하신 겁니다. Тэгээд бурхан тэгж хийгэрэй гэж хэлсэн. 우리가 전도 집회 때 가끔 듣잖아요. Бид нар Библийн семинараар хаяада ийм үгийг сонсдог шүү. 이스라엘과 아랍이 전쟁을 합니다. Израильчууд болоод Арабын зэргүүд дайцсан гэж. 지금도 이스라엘 전쟁하고 있잖아요. Одоо ч гэсэн Израиль дайтаж байгаа. 전쟁이 일어나면 아랍의 젊은 사람들은 다 외국으로 갑니다. За, арабчуудад дайн тулаан гарах юм бол бүхий л залуучууд нь гадаад руу дөрөвдөг гэж байгаа. 지금 러시아도 우크라이나 전쟁하고 있죠. Одоо Орос, Украин хоёр дайдаж байгаа шүү дээ. 셀렌게의 국경이 난리 난 거 아시죠? Тэр Сэлэнгийн одоо хэлийн зураас бүүлийн болсныг мэдж байгаа үстэй бүгдээрээ. 러시아 젊은 사람들이 많이 들어왔습니다. 몽골로. Тэр Орос залуучууд өрөөдүүд маш олноороо Монгол руу бүүнөрөө дөрөж орж ирсэн шүү дээ тэр үед. 왜? Яагаад?
잡혀갈까 봐. баригдаад ингээд дайнд явчих үед гэсэндээ. 근데 이스라엘의 많은 청년들은 외국에 있다가 자기 나라로 들어옵니다. Тэгээ Израилийн олон залуучууд гадаадад амьдарч байгаа нэ дайн тулаан гарлаа гэвэл бүгдээрээ нутаг руугаа явж очдог. 그러니까 전쟁을 이길 수밖에 없는. Ийм байгаа болохоор тэд дайн тулаанд ялж 내가 байгаа. 무엇을 잘할 수 있느냐가 문제가 아니고 Би юуг илүү сайн хийж чадах вэ тэр чухал биш 내가 ээ. 함께 해주는 것이 중요합니다. Би энд нь хамтдаа байж оролцоно гэдэг нь чухал. 그 이스라엘의 군사 중에서는 전쟁을 잘하는 사람도 있고 그러지 못한 사람도 있었겠죠. Израилийн бүхэл дайчид дотроо сайн тулалдаг хүн ч байгаа, тэгж чаддаг хүн ч л байсан байж 그러나 таа. 모든 군사가 함께 해주는 것만으로 힘이 되는 거예요. Гэхдээ бүгдээрээ хамт байгаагаараа л хүчиж болж байгаа гэнэ. Зуны нэгдсэн семинартаа сэтгэлийн хоцлыг хийлгээд алгасал баярын баяр хөөргийг сахиад тайлах ёстой шахаагаа тайлж бэлдэх хэрэгтэй юм байна. Төсөн үгийн дундуур пастор маань та зуны нэгдсэн семинарын бэлтгэлээ хийсэн үү гэж асуусан. Бид бүгдээ энэ асуултанд хариулангаа чуулганаараа нэг сэтгэлээр бэлдээд оролцвол хичнээн сайхан бэ гэж бодогдлоо. Одоо үргэлжлүүлэн Улаанбаатар налайх чуулганы мөнхцөл гिचийн гэрчлэлийг сонсцгоё. Сайн байцгаана уу? Эрхэм махан дүүс минь. Налайх чуулганы залуучуудын хэсэгт нөхөрлөдөг 2023 оны 5 сарын 5-нд аврагдсан мөнхцөл ихч байна. Илим радиогоор дамжуулаад холж бай ахан дүүсийнхээ гэрчлэлээр дамжуулан нөхөрлөх боломжтой болсон тул баяртай байгаа. Өмнөх дугаараар ахан дүүсийнхээ зуны нэгдсэн семинартаа хэрхэн бэлдэж буй гэрчлэлийг сонсоод их хүч, урам зориг олж авсан цаг байсан. Миний хувьд энэ зуныг бурхан дотор үнэхээр завгүйгээр өнгөрүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Тэр дундаа энэ удаагийн зуны нэгдсэн семинарыг сүлэгч байж магадгүй гэсэн сэтгэлээр оролцохоор бэлтэж байна. Зуны нэгдсэн семинар 2 дугаар ээлжээр ээждээ сайн мэдээ тараагаад оролцох гэж байгаа. Энэ завшааныг ашиглаад ээж отхон цэцгийн маань төлөө ахан дүүс маань нэг ч удаа болов залбирч өгөөсэй гэж хүсэж байна. Өмнө нь ээжигээ их хүчилж тулгаж заавал хам сонсъё гэж сайн мэдээ тараадаг байсан юм билээ. Харин энэ удаа үнэхээр чин сэтгэлээсээ хайраар сайн мэдээ тарааж байгаа. Ийхүү сайн мэдээ тарахдаа тухайн хүнийхээ сүнсийг чин сэтгэлээсээ хайрлсан сэтгэлээр зуны нэгдсэн семинартаа дагуулад явхаар бэлтэж байна. Та бүхэндээ баярлалаа.
Энэ удаагийн зуны нэгдсэн семинар сүүлийнх гэсэн сэтгэлээр оролцох нь илүү зохистой сэтгэл гэж бодогдлоо. Энэ зуны нэгдсэн семинар миний хувьд сүүлийнх биш байж уулагч, харин зарим хүмүүсийн хувьд сүүлийнх байж магадгүй гэж бодогдлоо. Гэрчлээ хуваалцсан ихтэй баярлалаа. Одоо хамтдаа сургаалт үс 8 дугаар бүлгээ сонсцгоё. Сонсдог сургаалт үгс 8 дугаар бүлэг. Мэргэн ухааны бэлэг. Мэргэн ухаан дуудаагүй гэж үү? Бодрол дууга хадаагаагүй гэж үү? Замын дэрэгдэх өндөрлөгийн оройдч, жимүүдийн мэлчиртч тэрээр зогсно. Гулдан хаалганы дэргэд хотод орох газарт хаалгануудын үүдэндч тэрээр чангаар хашгирна. Хүмүүсээ, та нарыг би дуудаж байна. Дуу хоолой минь хүний хөвгүүдэд хандана. Гинэнчүүдээ саруул ухааныг ухагтун. Мулгуучуудаа зүрхний ухаарлыг авахтун. Сонсогтун. Учир нь би сурвалжит зүйлсийг ярина. Уруулаа нээхэд минь чих чудрах зүйлс гарна. Учир нь ам минь үннийг өгүүлдэг, уруул минь гин бурууг жигшдэг. Амнаас минь гарах үг бүр зөвхт альва мөрийж хазаасан хийгээд гажсан юм тэдгээр дотор огт үгүй. Тэдгээр нь ухаарагч нэгэн тов тодорхой бөгөөд мэдлэгийг олж авахстад зөв зүйтэй юм. Цалин цагаан мөнгийг бус сургамжийг минь авахтун. Шилж авсан алтнаас мэдлэгийг авсан нь дээр. Мэргэн ухаан нь эрдэнсээс ч илүү үнэтэй, хүсэл татагч бүхэнтэй ч зүйрлэшгүй билээ. Мэргэн ухаан би хэрсүү ухаантай хамт оршдог бөгөөд мэдлэг хинамгаа чанарыг олдог. Эзнээс эмээхүйн ёрын мууг үзэн ядах явдал юм. Бардамнал ихэмсэг зам, ёрын муу зам хийгээд гажсан амийг би жигшдэг. Зөвлөгөө хийгээд саруул ухаан нь минийх. Би болвоос ухаарл мөн. Хүч нь минийх. Хаад надаар хаанчилдаг. Захирагчид надаар шудрах ёсыг тогтоодог. Захирагчид, язгууртнууд, газрыг зөвтөөршүүдэг бүхэн надаар захирдаг. Намайг хайрлагсдыг би хайрлана. Намайг хичээнгүйлэн хайхсад намайг олно. Баялаг, алдар суу, үргэлжид байх хөрөнгө ба зөвхт байдал надад бий. Үр жимс минь алтнаас ч, шижир алтнаас ч илүү дээр. Үр ашиг минь цалин цагаан мөнгнөөс ч дээр. Би шудрах ёсны харгуйгаар шудрах шүүлтийн жимээр явдаг нь намайг хайрлагсдад эд хөрөнгийг хүртээж эрдэнсийн санг нь дүүрэхийн тулд юм. Бүтээл ба мэргэн ухаан. Эрт цагийн үйлсээсээ өмнө замынхаа эхнээс ахуулан эзэн намайг бүтээсэн. Үн мөнхөөс газрын цаг хугацааны эхлэлээс би тогтоогдсон байсан. Оёоргүй гүн үгүйд, ориглох булаг оргүйд би гарсан юм. Уус толгодыг босгохын өмнө би гарсан юм. Газар дэлхий тариан талбай хийгээд ертөнцийн тоосонцрын дээжигч тэр бүтээгээгүй байхад Тэнгэрийг бүтээж оёоргүй гүний гадаргуу дээр тойрог хязгаарыг сийлж байхад би тэнд байсан. Дээр нь охторгүйг тогтоох үед мөн оёоргүй гүний булгууд бий болоход тушаалыг нь ус зөрчихгүй тулд тэнгист зарилгаа тогтоож байхад газрын суурийг тавихад би тэнд байсан юм. Би тэгэхэд хажууд нь урлаач, өдрөөс өдөрт багтлан байж, өмнө нь үргэлж баярлаж байсан. Түүний дэлхийн ертөнцид баясаж, хүний хөвгүүдээр багтан байв. Иймээс хөвгүүд минь намайг сонсогтун. Замыг минь сахихсад ёроолтэй. Сургамжид дуулууртай байж, ухаантай болгохтун. Тэдгээрийг бүүл тоомсрал. Дааман хаалганы минь дэргэд өдөр бүр харуулдан үүдний минь хатавчанд хүлээж намайг сонсдог хүн ёроолтэй. Намайг ологч нь амийг үнэхээр олж эзнээс тааллыг нь хүртэх хатал надад нүгэл үлддэг нь өөрийгөө хорлоно. Намайг үзэн ядагч бүхэн үхлийг хайрлагчд болоо гэв. Өнөөдрийг эзэнтэйгээ хамтдаа.
Сургаалт төгс 8 дугаар бүлэг дээр мэрэгэн ухааны талаар гардаг. Сургаалт төгс 8:11 дээр мэрэгэн ухаан нь эрдэнсээс илүү үнэтэй, хүсэл татагч юутайч зүйрлүүлшгүй гэж гардаг. Бид зуны эцэн семинараа мэрэгэн ухаанаар дайдах хэрэгтэй гэж бодлоо. Одоо Улаанбаатар хар өрөм чуулганы шөрөө ихчийн гэрчлэлийг сонсцгоё. Сайн байцгаана уу ахын дүүс минь ээ. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өөрийнхөө гэрчлэлийг ахын дүүстэй хуваалцах болсонд туулын их баяртай байна. Намайг Шүрээ гэдэг. Би 2022 оны 10 сарын 1-нд Хинти чуулганд аврагдаж байсан. Харин одоо Улаанбаатар хар хорин чуулганд хөрлөж байна. Гэр бүлийнхэн маань анхандаа их хавчдаг байсан ч сэтгэл нь баг багаар зөөлрч байгааг хараад удахгүй аврагдах юм шиг санагддаг болсон. Миний төрсөн гэр Хинти аймгийн Батширид суманд байдаг. Гэр бүл хамаатан садан дундаасаа ганцаараа аврагдсан ч тэр их өрөвдөлтөд там руу явах сүнснүүдийн дунд гэрэл болгож илгээгээд аварч өгсөн бурхандаа талархаад баршгүй. Миний дотор бодож мөрөөдөж явдаг нэгэн зүйл байдаг юм. Батширид суманд чуулганынхантайгаа хамт сайн мэдээ тарааж Библийн семинар хийх боломж олддог бол яасан сайхан болоо гэж боддог байсан. Гэтэл тэр мөрөөдөж явдаг байсан зүйлийн бурхан бодтой болгож өгсөн. Хинти чуулганыхан маань олон сар тасралтгүй залбирлалын эцэст манай суманд семинар хийх болж би тэр үед хамт очиж сайн мэдээ тараан оролцсон. Хэдий олон хүн сонсоогүй ч гэсэн гэр бүлийн минь хүмүүсийн сэтгэлийг их бэлдэж өгсөн семинар болсон. Хинти чуулганыхан маань манайд 2 дахь айлчлалаар ирж аав ээжид маань сайн мэдээ тарааж мөн хэд хэдэн удаа айлвдаар орж гадуур сайн мэдээ тараан удаан уулзаагүй ахын дүүсээ харах үнэхээр сайхан байсан. Эхний өдөр 10 гаруй хүн ирж эхний 2 үгийг сонссон. Маргааш нь 3 хүн л үлдэж 3 хүн маань аврагдлаа гэж хэлсэн. Тэр мэдрэмж л хамгийн сайхан да.
Хэдий гэр бүлийнхэн маань дуустал сонсоогүй ч гэсэн тэр өдөр Зуны нэгдсэн семинарт оролцоно гэж амлалт авч чадсан. Ялангуяа аав минь өмнө нь сүмд өвж байсан учраас их ойлгож нааштай хүлээж авсан. Ээж маань ч гэсэн сэтгэл нь нааштай болсон. Семинарын дараа заавал дууслан сонсно гэж хэлсэн. Ахын дүүс минь аав Ганбаатар ээж ариун тунгалгийн төлөө залбирч өгөөрэй. Эзэн Есүс итгэх түн. Тэгвэл чи болон гэрийн чинь аврагдана гэдэг энэ ишлэлийг л үргэлж сэтгэлдээ тээж заримдаа шантармаар үе гардагч итгэлээ бүх хүчээрээ сахиж байвал Бурхан гэр бүлийнхний мань аварна. Сайн мэдээний ажлаа явуулж өгнө гэдгийг илүү ойлгож аварч өгнө гэдэгт итгэж найдаж байна. Тэрхүү семинар огт хоосон байгаагүй гэдэгт итгэж байна. Тэрхүү аврагдсан 3 сүнсээр дамжин мөн дараагийн удаа олон хүнд сайн мэдээ хүрнэ гэдэгт итгэж байна. Ахын дүүс маань Бачирээ сумын сайн мэдээний төлөө залбирч өгөөрэй. Үнэхээр өөр сумуудад ч гэсэн сайн мэдээ илүү тараагдасаа гэж хүсэж байна. Хүний хувьд боломжгүй зүйлч, Бурхны хувьд боломжгүй зүйл гэж огт үгүй гэдгийг бүр л ихээр мэдэрч байна да. Ахын дүүс дунд маань шантарч байгаа нэгэн байгаа бол энэхүү ишлэлээр гिचлээ тусгая. Өөрт нь хандан өдөр шөнөгүй хашгирах өөрийн сонгосон хүмүүсээ Бурхан өмгөөлөхгүй гэж юу? Тэр тэднийг удтал хойшлуулна гэж юу? Лук 18:7.
Сонсогч та бүхэн Бат Ширээ цумын сайн мэдээний төлөө мөн шүрээгчийн аав ээжийн төлөө залбирч өгөөсэй гэж хүсэж байна. Одоо Улаанбаатар төв чуулганы ээжүүдийн хэсгийн мэгмар наран хичээн гэрчлэлийг хамтдаа сонсцгоё. Сайн байцгаана уу? 2004 оны 9 сарын 6-нд аврагдсан ээжүүдийн хэсэгт нөхрөлдөг мэгмар наран байна. Юун түрүүнд итгэлийн цэник өгөгч эрхэм элэм радиогоор дамжуулан гэрчлэлээ хуваалцах боломж олгож байгаад талархаж байна. Сул дорой дутуу нэгнийг өдий хүртэл зууран барьж өөрийн агуу ажлыг харуулдаг бурхандаа талархаж байна. Энэ жилийг бурхан маань зөвшөөрч тэр дундаа хамгийн ихээр сүнснүүд аврагддаг зуны нэгэн семинарыг бидэнд зөвшөөрөн өгч байгаа нь үнэхэрийн агуу нэгүсэл гэж бодож байна. Жил бүрийн зуны нэгэн семинар болоход ахан дүүс маань хайртай гэр бүл, найз нөхөд гээд сайн мэдээ тараахыг хүссэн бүх хүмүүсийнхээ төлөө хичээнгүйлэн залбиран дагуулan ирдэг. Тийм ч учраас энэ агуу ажлын төлөө ахан дүүс бидэнд нэг сэтгэлээр бэлддэг. Энэ жил бурхны үгийг сонсохоор ирэх олон сүнснүүдийн төлөө чуулган хэсэг бүрээрээ залбирсан сэтгэлээр бэлдэж байна. Энэ удаа хоолны бэлтгэл болон хоолны худалдааны хэсэг дээр үйлчлэхээр болсон билээ. Хийж чадах мэдих зүйл хомос надад энэхүү эрхэм үйлчлэлийг даатхан өгсөнд талархан бүхэл хүчээ зориулан үйлчлэхийг хүсэж байна. Хайртай хүмүүстээ сайн мэдээ тараан хэцүү нөхцөл байдлаас дагуулж ирсэн бүхэл хүмүүст амттай хоолоор үйлчлэн амар тайван дотор үгийг сонсох боломжоор хангахыг хүссэн сэтгэлээр үйлчилж байна. Мэдээж хэцүү зүйл сорилт саад тулгарч болохч мах бодын хүслээр бус бүх зүйлээ эзэн даатхан үйлчлэхийг хүсэж байна. Байх ёстой газартаа байр сууриа сахин байхад эзэн үргэлж агуу ажлаа үзүүлдэг билээ. Тэр бүхий л агуу үйл явц донд би гэдэг өчүүхэн нэгэн багтан хамтдаа байж байгаадаа талархаад баршгүй. Мөнх амийг зуран уршилцгаая. Төгсгөлд нь энэ ишлэлийг ахан дүүстэй хуваалцмаар байна. Өдөр бүр нэг сэтгэлээр сүмд цуглаж, талхаа айлуудад хувааж, талархал хийгээд өгөөмөр зүхээр хололцоон бурхныг магтаж, хамаг ардын хайр хүндэтгэлийг олж байв. Эзэн аврагдагсдыг тэдэн дээр өдрөөс өдөрт нэмэгдүүлж байлаа. Үйлс 2:46-47. Oh
гэрчлээ хуваалцсан ихчтэй баярлалаа. Бид бүгдээр өөрт байгаа бүхий л хүчээ зориулан бэлдвэл Бурхан хичнээн их баярлах болоо. Бас бидний хичээл зүтгэлийг хараад зүгээр суух болов уу гэж бодогдлоо. Зуны нэгдсэн семинарын үеэр ээжүүд маань өглөө өөрөөр босож хамтдаа хоолой бэлддэг. Тэгээд сайн мэдээ тараасан хүнтэйгээ хамт үгээ сонсдог. Хичээнгүлэн үйлчилж, үргэлж хамтдаа хоол бэлдэж өгдөг ээжүүдтэй баярлалаа. Зуны уйлралд ихэнх ертөнцийн хүмүүс ээлжийн амралтаа авч аял зугаалж зуны хугацааг өнгөрүүлдэг. Харин аврагдсан бидний хувьд зуны уйлралыг тэрхүү хүмүүсийн өнцгөөс харан өнгөрүүлдэг бос. Харин Бурхны өнцгөөс харан өнгөрүүлдэг билээ. Бидний хувьд зуны уйлрал бол Бурхны зун билээ. Зуны нэгдсэн семинар бол зуны хамгийн үнцэнтэй цаг билээ. Хамгийн олон хүн үгийг сонсож, олон ахын дүүс хамтдаа нэг сэтгэлээр үйлчлэн сайн мэдээ тарааж оролцдог хамгийн сайхан улирлаа. Монгол чуулганы ахын дүүс бид бүгдээрээ зуны нэгдсэн семинартаа залбирсан сэтгэлээр мөн тэрхүү хөөргөлтөө сүнснүүдийг аврагдан баярлаж байгаа дүр төрхийг мэдэрсэн сэтгэлээр оролцоцгоё. Дараагийн дугаараар иргэн уулзах хүртэл ахын дүүс маань амгалан сууж байгаарай. Эзэн дотор хайртай шүү.